Сайн байцгаана уу? Монголд болсон эвгүй явдлууд дараагийн дугаар инхүү эхэлж байна. Энэ удаагийн дугаараар алдарт говийн зэрэглээ киноны багийнхан тохиолдсонтой ижил явдал. Мөн энэхүү цуврал бичлэгээр 10-аас 10 оноо авсан цөөхөн түүхүүдийн нэг харанхуй орц нэртэй үйл явдлын талаар болон борон дунд алга болсон 3 настай хүүхдийн тухай үйл явдал гэх мэт сонирхолтой түүхүүдийг ярилцуулна. Туулан суугаад таалан сойрно. Юу яцхан guys? Сайхан амарч гин үү? Сайхан зугаалцгааж гин үү? Зарим нь одоо зугаалган дууссан баг. Энэ удаагийн бичлэгээр бас нэлээд гой түүхүүдийг бэлдлээ. Тэгээд шууд эхний түүх рүүгээ орцгоё. Эхний түүхийн зураг нь нэлээд зэвүүн санагдлаа. Эвгүй дараагийн сонирхолтой санагдсан зүйл нь юу вэ гэхээр хөдөө болсон үйл явдал байна. Одоо хүртэл хүмүүс хөдөөвөр ойл аялал зугаалга дасраагүй байгаах. Тэгээ хэдүүл ямарсан. Унши сайн байцгаана уу? Үг үсгийн алдаа их байж магадгүй засахгүйгээр шууд бичлээ. Говийн зэрэглээ шиг түүх надад тохиолдож билээ. Алдарт говийн зэрэглийн түүх бол ер нь бол Монголын хамгийн алдартай түүхүүдийн нэг. Говийн зэрэглээ киноны зураг авалтын үеэр говьд явж исэн хүмүүстэй хээр талд ганцхан байшинд ороод хоол идээд тэгээд одоо нэг жүжигчин л амьд байдаг юу лээ. Гол дүрийн бүх жүжигчтэн насвараад тэгээд жоохон эвгүй үйл явдал тохиолж исэн. Тэр шиг үйл явдал болж исэн гэж байна. Сонирхол татж байна. 17 онд эдшний үеэр завхны дөрвөлжин сум зорилоо. Ховд талаасаа явсан юм байна. Завхан голын гүүрнээс цаашаа сүлжээ барьдаггүй ганцхан G-Mobile-ийн сүлжээ барьдаг гүүрэн дээрээс очих айл руугаа ярьж газраа сайн заалгаж авлаа. Илс ихтэй эвгүй газар байсан гэж байна. Ах хүү төв замаасаа гаралгүй 40 яваад өндөр хар уул байгаа баруун талаар нь яваад зүүн сал. Баруун сал бол хуучин бригадын төвөөр явчихна. Гогцоо илс ихтэй мостой машинд л явна гэж хэллээ. Би ерөөсөө инфо газар олдтой амар модгүй. Та хэд ямар шүү. Хүмүүс ингээд уцаар за наавра баруун салаад зүүн салаад ихний нэг л баталгаагүй санагдаад байна. Би бол баталгаад GPS хэрэглэх дуртай. Яг бүр үнэхээр тулсан үед бол олох л байх л та. Явж байгаа л тий. Одоо чи надад ингээд түшгээ чи ингээд төв замаасаа гарахгүй нэг 40 км яваад өндөр хааруул байгаа. Тэгээ баруун талаар нь яваад зүүн сал баруун сал бол хуучин гэл яач юм бол би бүр ингээд нэг эвгүүт чинь би хамаатныхаа нэг залуудаа хамт 10 тонны хиното хэвэг овёос ачиж явсан юм. Ачааны машин юм байна. Бас л илс ихтэй эвгүй бас дэржигнүүртэй хэцүү зам явсаар байгаад яг 40 яваад уулынхаа баруун талаар нь яваад яа харахгүй зүүн саллаа. Нэгдүгээр араагаараа ордлуусаар байгаад 10 орчим километр яваад хийргэлээ. Нилээн удаан хүнд араатайгаа явцсан юм байна. 11 цагийн үед гэж байна. Цаг гаруй ноцолдлоо. Бөхсөө өвдөж байхаар машинаар чирүүлээ гэж бодоод эргэн тойрон руугаа сайн хартал уулын бэлд бүдэг гэрэл харагдаж байна. Хоёулаа алхаад очлоо. 6-аас 7 жижиг байшин байна. Малын том сарвч байна. Гэрэлтэй нэг байшин руу нортол 50 гарсан ихч хоол хийж байна. Нэг дэнлүү асаачж минь сурлаа. Биднийг хаанаас явж байгааг асуулаа. Бид хоёр зорьсон газар хэрэг зоргоо ярьлаа. Гэтэл ихч малын вакцин хийлгэхээр нөхөртөөгөө ирсэн. Маргааш эмчинд ирж тариа хийн гэж ярьлаа. Сүрхийл яриа хөрөөтэй ихч байлаа. Нилээн ярьж байтал гадаа нохоо хуцаад малын хөл дугарлаа. Дуу муутай толгой гудаасан ах хүү орж ирээд хальт минь сураад тамхи баагуулаад суучив. Нэг сонин зүйл нь бид хоёр махнаас нь идээд цайг нь уугаад шөлтөө хоолыг нийцсэн гэд боддоо машин сургалтал. Яг нэг амар юм адлага одоогийн байдлаар. Тэгээ айлт хоол идэх нь энгийн зүйл үстэй тий. За цаашаа ямар ч гэсэн. Ургамал сум 30 км байгаа. Тэндээс л том машин олон доо гэлээ. За маргааш л учраа олъё. Эрт унтыгээд хамаадныхаа залууг
тэр байшинд хонуулаад би машина халангаа машинда хонёгээд машин руугаа алхлаа. Ороод жаахан нормалдж байгаад түгжээд нам унтчих. Өглөө 8 өнгөрч байхад цагаан солиотой юм шиг орилсон хүн машины хаалга орилоод цоглоо. Окей, ингэж хэлэх гэсэн байна. Би ч сандраад бостол манай хамаатны залуу нус нулимсандаа хутгалчихсан байж үдийн. Хаалга онгоолгоод яасныг нь асуудал ээрч түүдрээд нэг ч үг хэлсэнгүй. Би давхар сандраад айлаа нилээ тайшруулсны дараа асуудал дээлээ нөмрөөд нам унтчиж 6 цагийн үед дараад сэртэл дээвэр цонх байхгүй балгасан дотор сэрлээ. Хамаг би хөшөөд дээрээс юм дараад байгаа юм шиг чичрээд босч чадахгүй 2 цаг зовлоо. Арай гэж мөлхөж гараад гүйх гэтэл гүйж болдоггүй. Машин харагдаад байдаг. Арай гэж уунаж бүдэрсээр байгаад ирлээ гэдэг байгаа. За арай ч үгүй байлгүй гэд гараад нөгөө газар руу очтол зүгээр л дээвэр цонхон онгорхоо 6 хар балганс чулуугаар өрсөн 2 том хашаа гяс гүйж очоод хайрлаад байсан машина дискийг нь шаттал эргүүлээд гаргалаа. Дөрвөлжин биш. Ойрхоноор нь ургамал яваад нэг лам сургалаад очтол тэр лам тэр замаар нэг бол төөрсөн нэг бол согтуу хүмүүс л явдаг юм. 90-ад онд нас тогтсон ихнэр нөхөр хоёр малдаа вакцин хийлгэхээр ирээд угаартаа дөнгөрсөн юм да гэдэг байгаа. What? Ямар юм бэ те? Тэр залуу одоо хүртэл гацаа хаяа унаж татдаг өвчтэй яваагүй имлэг лам бөө байхгүй. Харин би хардаар зүудэлж босч явдаг хүнтэй зүүдэндээ ярьдаг бүр цай хоол хийгээд иччихдэг болсон юм да. Хэрвээ үнэн бол бүр үнэхээр зэвүүн түүх вэ? Яа. Яаж би саяхан нэг балгасаар орж гарсан. Тэрэгч хэлэх үү? Та хэд удахгүй үзэх бах. Влог хийж явж байгаад нэг балгасаар зочилсон. Дараа та хэд үзэн за. Удахгүй постлог бичлэг дээр та хэдсэн хараарай. Тэгээ бүр яг тэр балгас ингээд нүдэнд харагчлаасаа яагаад ч юм ямар юм бэ? Анханасаа тэгээ шин сүнс билсэн юм уу? Яалч хоол мол идсэн гэдэг ч те. Гэрэл асаасан бүхэн айл байдаггүй гэж. Ялангуяа хөдөө газар ч юу гэж. Хөдөөч бас л ийгүү штэ. Гэрэл байна гэж очиход бас л гинтийн билүү ухтаж аав штэ. Уул нь ямар ч гимгүү сүнснүүд байсан юм бэ штэ хөөрхийг нэ. Яг уул нь ч тийм л те. Нэг гимч хийсэн юм алгал та. Уул нь ургамал сумыг зөв зааж өгөөд хоолунд өгөөд дажгүй сүнснүүд байж өөртөө л ажичтэй гинэ. Гэтэл сүнснээс та хэд хоол идэх үү? Хөөе. Үнэхээр сайхан сэтгэлтэй сүнснүүд байлаа гэж бодъё. Гэтэ та хоолыг идэх үү? Мэддэг нутаг байна да. Болгоомжтой л яаж бай гэж байна. Хоол цайн халуун байсан юм бах та тэгээд гэж. Тэр нэлээд анхаарал татчихин. Говийн зэрлэний түүхтэр болохоор юу гэдэг вэ гэхээр хоол цайн хүүхүтэн байсан гэж ярьдаг. Ингээ айлд ороод тэр хүн жоох эвгүй хүн байлуу яалаа тэгсэн чинь ингээ цай чанж өгсөн чинь буцалж байгаа цай аяган тэгээд өгсөн чинь ингээд яг уусан чинь хүүхүтэн болж таардаг. Тэгээд уугаагүй ганцхан хүн одоо амьд гарсан гэж ярьдаг. Хоёулаа хамт л хонно үстэй салж яваал нэг юм болдсон штэ кинон дээр гэж. Гэтэ энэ дэр яалч нөө юугаа нормалтахад машина нормалтахад машинаа хонсон гэсэн л тэ. Говийн зэрэглээтэй холбоотой нэг мэдээлэл орсон байна. Жүжигчин Эрдэнэ тогтох. Би говийн зэрэглээ киногоо нэг хэсэг ерөөсөө үзэж чаддгүй байлаа. Арслан Номин ангийн байцаагч 3-ыгаа санаад сэтгэлд хэцүү байдаг байсан юм аа. Одоо эргээд бодоход тэд маань үнэхээр л хүний сорууд байж тэ. Тэднийг ярихаар л дурсамж идрээд үйлчих гээд байдаг болчих. Хүмүүс намайг ганцаараа өгөөгүй байна гэдэл. Нөгөө цайнаас нь уугаагүй ах юм бах та. Тимд болж таарлаа тий. Яа энийг бодлын эвгүүлдэ тий. Одоо ингээд олон жил болж штэ. Олон жил ингээд ганцаараа үхээгүй гэдэг нэр сонсоод явах ямар хэцүү бол та төсөөлтөө. Тэг хэцүүлтэй. Тэр чинь бас тэгэл нэг кино багийн хамт олон ингээл хамт явж байгаа л. Тэг яасан гэл айгүй ойрхон өөд болсон гэсэн баг шүү. Айгүй ойрхон. Одоо энэ кино нөө. Гэтэ би говийн зэрлэг киног одоо хүртэл үзэж байгаагүй шүү. Тэр жааны үзийгээд бодцсон л явж байгаа. Ер нь бол одоо ингэ бодож яхад ер нь сайхан жүжигтэй зүг видеосон байна. Тэгээ санахт юм. Эндаа сайхан хүний саруудтай зүг байсан.
Нас багшин жүжигчдийн одоо киноны хэсгүүд ах шиг байна. За уучлаарай. Жохон байж. За зүгт. Тэр их ярахад л одоо бүх юм ингээд сэтгэлч хийдэг. Тэдэргээ ярахад. Тэр бас хүмүүс нэлээд хатуу байна тийм ээ. Ер нь чи ганцаараа л үлдсэн юм уу гээл ингээл нэг муухай сатуу үгээр жижилж байна. Та магадгүй тэрнээсээ зүгтаагаад энэ олон жил тийм ээ. Уран бүтээлээ ингээд уран бүтээлээс чухал ч байсан байж магадгүй гэж би бодсон л доо. Тийм юм ер нь байсан юм. Яа тэр одоо ганцаараа хөөг байна ли. Бас нөхцөн байна. Тэгээд тэр янз бүрийн хотлоо яриа. Дараа цай уугаагүй гинэ. Одоо яг тэрийг ярьж шүү. Хэцүүлтэй олон жил ингээд тэгээд яалч уран бүтээлээс холдогоос сэтгэл зүйд нөлөөлнө. Одоо бид нар ингээ аимшигын зүгээр л ингээл аимшигын болгол ярьж байгаа шүү дээ. Хүмүүс бол тоохчгүй тэгэл те. Тэгэхээр ардан тэгээд энэ хүн бас ингээд тэр ярих болгонд ингээ ганцаараа л хөөг гэдэг нэг юм нэг баг буруутай юм шиг те. Нэг тийм юу болчихж байгаа байхгүй юу? Тэгээд машиндаа байж исэн байна. Боснороо тэгээд яасан юм байна. Зарим машиндаа байж исэн юм байна гэж бас ярьдсан байна. Тийм бас хувилбар үйд юм байна. Тийм юм болоогүй шүү дээ. Тэр бол хотлоо яриа. Одоо би энэ дэр бүр хийчихэж одоо та. Зэрэг тийм юм болоогүй. Тэгээд ороод цаймаа уугаад тэдний цай уусансан болоод бүгд тэнгэр оронд явцсан гэдэг тийм юм байхгүй. За жүжигчин маань бүр өөрөө хэлж гин тим юм бол байхгүй гэж байна. Гэтэ хаанаасаа яаж тэгж ингээд амаас амд дамжигдсаар хагаад мянган удаа тавтагцаар хагаад худлаа үе мянга татхаар үнэн болдог гэсэн юм тэрний бас жишээ байж болох юм. Би бол зөндөө сонсч ийсаа говийн зэрэглэгээл баг багсаа ахуулаад. Зүгээр өөрөөсөө Хөр тавилан гараад тэгээд нэг тэнгэр оронд явцгаас. Тэгэхээр нөгөө гэрэл одоо ингээд араас дагаад байсан гэж яриад. Тэгснээр замаас уухад айлд орсон чинь тэр айл тогоонд цай устгаж байсан, цайгаа чанж байсан. Тэгээд цайнаас ажиглаад өгсөн чинь тэр цай цэг хүүтэн байсан гэж одоо тэдний яриа биш. Яг нөгөө сая миний ярьсан байгаа. Ер нь л энэ яг ингэж ярьдаг. Гэтэ гэрэл дагж исэн гэж бас яриа байд юм бах та. Та энэ хөлбөрийг сонсч ирсэн үү? Гэрэл дагж исэн магж исэн гэж би анхудаа сонсч байна. Тэр бол манай Дорцсон буу найрагч Цэваровтон хоёр бол ер нь бол тийм ам нийлэх гэж ихтэйхэн нэг ярьсныг нөгөө давслах гэж ихтэйхэн хэлж үнэмшүүлж ярьдаг тийм агуу тийм чадвартай яриа бол тэр хоёрын амын ярианаас гарсан ийм яриа байхгүй юу? Багийн хоёр гишүүний яриад нэг нэ давсдаг хоёр хүн байсан юм шиг зөв нэг нэ сомолдог нэ. Нэг ярьлаар нөөц нь ингээл ядаг тэгсээр хагаад ер нь бол энэ яриа гарч ирсэн юм байна. Тэрнээс бол ямар юм тийм байх вэ? Тэн дээр бол тэр яг ард түмний дунд ярьдаг шиг тийм явган тийм яриа бол тийм худлаа зүйлээ гэдгийг би хэлж байна. За ер нь бол уран бүтээлч нар маань ер нь бол тэрхүү үйл явдлыг бол худлаа гэж ярьж гин яг давсалж ярьсан гэж бас ярьж гин. Тэг хүмүүсийн сэтгэлийг харъя. Хүү энэ сайхан жүжигчид одоо хүртэл ямар ч гавьяа шагнал байхгүй юм уу? Энэ урлагийн чинь яасан толгойн хамуурсан тэнүүдвэ ийм сайхан жүжигчин зөндөө байгаа та. Цаанаас сэтгэл гутрангуй байна да гэж гин. Эрдэнэ тогтох долгор сүрэн хоёр тэр үеийн бидний краш жүжигчид минь байлаа. Жүжигчдээ сайхан нэг хүсье гэж гин. Ах бас тухайн үеийн булчинтай баа юм ба штэ ер нь бол тий. Долгор сүрэн гэдэг нь сая эмгтэй жүжигчнийг л ярьж байгаа хта тий. Тийм крашлахаар л их царайлаг жүжигчин байна. Мундаг гоё жүжигчин хоёулаа гэж байна. Гавьяа шагналын төрцгээс өгмөр юм да арайчтэй гэж байна. Айгуу соёлын тэргүүний ажилтнч байхгүй байх та. Одоо хүртэл гавьяа аваагүй их төвшөрчтэй залуудаа сайхан залуу гоё жүжигчин хөөх юм хямраад хэцүү шүү дээ гэж байна. Хүний нас гэдэг чинь л тэгэл энэ шүү дээ. Хүн болгон одоо энэ үе рүү явна. Тийм учраас залуунаас гэдэг сайхан зүйл байдаг. Тэр хоёр тим яриа гаргаагүйсэн бол тоглоом тоотон дээр гихчээр одоо өөртөө ч байхгүй, өрөөлийгч амьдралаас зуураад авьяасыг нь бөхөөч гэсэн байх юм да. Тэр сайхан өөртөө байхгүй юм уу? Жүжигчний орон зай үлдэж байна. Тэр сайхан жүжигчдийн сайхан жүжигчний орон зай үлдэж байна. Юу гэж тэр хоёроос болоод бусад жүжигчдийн амьдрал бөхөх вэ дээ гэж байна. За тэгээ ер нь энэ жүжигчний бас өнгөрсөн туусныг хүндэтгээд бид нар ч гэсэн одоо говийн зэрлэгийн талаар ярихгүй байх нь зүйтэй юм болов гэж бас бодол орж ирлээ. За тэгээ Монголын баг хээр талд хамгийн их яригддаг говийн зэрэг саяхан л баг би бас ярьж санагдаад саяхан аяллаар бид хит. Тэгээд хамгийн их яригддаг энэ түүхийн гаргалгаа гарж ийн гэж бодож гин. Тэгээ ер нь бол амаасаа дамжигдаад тэгээд нэлээд давслагцаар хагаад ер нь бол олон түмний ярьдаг
түүх болж хуурсан юм байна. Guys, цаачиг Counter Strike-ийн хамгийн том тэмцээн болох Major болоод дэлхийд даяараа CS тоглож байгаа шиг байна. Тэгээ булчинтай баачсан сүүлийн үед дагаж хөөрөөд тоглоод байгаа. Тэгээд CS-ийн скинүүд гэж зөвүүн хобби байдгийг мэдэж авлаа. Бараг донтохоор байна. Ер нь бол өнөөдрийн бичлэг csgoskins.com гэдэг айгуу зугаатай хөгжилтэй сайттай хамтарж байгаа. Энэхүү сайт нэр айгуу олон төрлийн кейсүүдээ сонгоод задлж болно. Өөртөө байгаа скинээ апдейт хийж сайжруулж болно. Тэгээ өөрний зөвүүн юм найзтайгаа эсвэл онлайнаар өөр хүмүүстэй скин байтал хийж болно. Тэгээ өөртөө нэг таалагддаггүй эсвэл хэрэлдэггүй скинээ шууд ойролцоо үнэтэй скинээр шууд exchange хийж болно. Дайжгүй байгаа сте. Тэгээ болоогүй та хэрвээ түшиг гэдэг промо кодыг оруулах юм бол энэ сайтн дээр өдөр болгон үнэгүй кейс задлагаас гадна миний өөрийн гаргасан нэлээд үнэтэй giveaways таад скин хожих боломжтой. Тэгээ та бүхэн энэхүү сайтыг ор сонирхороо түшиг гэдэг промо кодоо заавал хийхээ мартав. Тэгээ зөвхөн 18-аас дээш насныханд зориулагдсан шүү guys. Окей. За тэгээ бичлэгтээ эргээд орцгоё. За харанхуй орцноос ер нь орцноос айдаг хүмүүс байна уу? Байвал гараа өргөөр аль нэг харъя да. 1 2 3 4 за олон хүн биш үү те. За дараагийн үйл явдлын зураг нь бас нэлээд сонирхол татлаа. Сүүлийн үеийн үйл явдал байна. Орцны зураг байна. Тэгээ түүхийн нэр нь харанхуй орц гэдэг нэртэй юм байна. За би ер нь сүнс чөтгөр аимшигын кино, аимшигын түүхүүдээс нэх айгаад байдаггүй хүн л дээ. Харин яг үнэхээр боддоор болсон хүн итгэхүйц бодоод үзэхэд нэрэл тийм байж болох үз түүхүүд харин хөөрхөн айлгаа сонирхолтой байдаг юм аа. Ковид үеэр бөөнөрөө нэгс клуб хауст орж шуурж байх үед л нэг өрөөнд хүмүүсийн ярьж байсан түүхүүдээс хамгийн чихүүдс төрүүлж эвгүй санагдсан. Одоо хүртэл мартаагүй хоёр түүхийн нэгийг нь санаж байгаагаараа бичиж гэж байна. Окей. Маш сонирхол татж байна. Нэгдүгээр түүх. Харанхуй орц. 1990-ээс 2000-ад оны үед энэ хідэн хуучны Орос байрны орчнууд ямархуу байдалтай байсныг бүгд мэдэх байлгүй дээ. Гэрэлгүй ламп нь шатчихсан, лифт нэвдэрсэн, ажилтгүй шүн орой явхад нэг л эвгүй сэрүүхэн хүйт даасан алхад дуу чимээ цуурайцсан. Яг л ийм байсан. Ер нь бол орсноос ер нь яагаад ч юм айдаг гэсэн. Тэгэд ингээ нэг дээр үеийн Орос барилгуудын орснууд ч аюу эвгүй штэ. Ингээд айл руу орохоор хажууд нэг юм хогийн пүнкер гэдэг нэг юм нэг өөрөө цаана хүн нуугдж байгаа ч юм шиг болонтай сонин зав. Тэгээ тэр нэг янз бүрийн хаалга хийчихэн төмөр ингээд тэр хаалга хаяа онгоочхон хаяа тэнд хүмүүс ороод уунтчихын одоо арх уудаг хүмүүс одоо янз бүрийн те хог ухдаг хүмүүс ороод унтчихын сохтуу хүмүүс ороод унтчихын янз бүрийн хүмүүс орно. Тэгээ ер нь л нэг л эвгүй тэр орснуудын стил бол ялчгүй нэг хуучин байсан тулдаа л тэгэл гарцсан байх. Тэгээс бол ер нь бол эвгүй. Миний ер нь орцны фоби ер нь хизэнээс арилсан юм дээ. Нийт мэдсэн чил би нэг хайхаа болцсон. Яачгүй том болоод арилсан баг. Тэгээ ер нь бол нилээн өкстүр нас хүртлээ ер нь бол орцноос бол ер нь айдаг байсан шүү. Ер нь л эвгүй санагддаг. Тэгэл яачгүй нөө эрэгтэй хөлтлөхөөр тэгээ айжин майжин гэж маялах хэрэг байхгүй шүү дээ. Тэгэл гүүгээл гарна хар хурдаараа. Зэ үүрээр эсвэл орой харанхуй үед дээшээ доошо шатаар алхахад ямар ч гэрэлтүүлэг байхгүй. Тас харанхуй. Зарим бүр үнэхээр л тас харанхуй байдаг байсан. Зарим дээр үе орцнууд адаглаад уцсны флашлайт гэж байдаггүй байсан үед юм гисэ. За тэгээд харанхуйд шүн оройн цагаар шатаар алхахад ганц баримжаа болох зүйл нь гэвэл тэр шатны бариул болон толгойн дотор л хідэн давхарт явж байгаагаа төсөөлөл байсан гинлээ. Яг л бүр толгойд бүр санаж ин яг л ийм байсан ер нь бол. Тэгэл андуураад хаяа айсандаа дээшээ доошоо хитэрч явна. За яг л ийм нөхцөл байдалтай амьдраад тасчихсан нэг залуу гэртээ орж гарахдаа шүн оройн харанхуйд шатны бариулаараа л баримжаалж дээш доош явсаар байгаад бүр дасчихсан. Нэг их юм бодож айхаа болчихж байж л те. Тэгээд нэг шүн найзтайгаа уулзгаар тохирсон байсан учраас оройн харанхуйд нөгөө л ямар ч гэрэлгүй ламп шатчихсан тас харанхуй орцонд шатны бариулаасаа барайл доошоо буудаг юм байгаа зү. За яг хоёр давхурт буугаал явж байх үедээ нэг хүнийг пит хидэл мөрлөлчихв. Уучлаарай гэд нөх их юм бодлгүй яг л өөртөө найдал шатны бариулаас бариад явж байгаа хүнтэй мөрлөлчих шиг боллоо гэж бодоод орсноосоо гараад явсан юм гин. За тэгээд найзуудтайгаа уулзаж ууж идж явж байгаад шүн дунд харж орцондоо ороод хав харанхуйд шатаар дээш алхах үедээ яг л сурснараа шатны бариулаасаа бариад л дотроо хідэн давхарт явж байгаагаа тооцоолоод явж байтал яг нөгөө өмнө нь хүм мөрсөн давхартаа дахиад л
хит хитл хүм мөрлөж. Согтууж байсан. Нэх их айхаж байсан. Тэр харанхуй орцондоо бүр тасал болчихсон байсан учраас бас л нэх их юм бодлого. Уучлаарай. Гээд хажуугаар нь зөрөөд гэртээ оржээ. За тэгээд үүр цайгаад гэгээ орж хүмүүс ч ажилдаа явах цаг болж хөл хөдөлгөөн эхлэх үед гинэт л орсных нь гадаа цагдаагийнх ч юм уу төрөний тохиолох ангинаад л бөө юм болоод эхлэв. Гайхаад цонхоороо доош хартал цагдаа нар орцыг нь битүүмжлээд хөл хөдөлгөөн хориод орхыг хориглон энтер гэсэн скотч наагаад тухайн орсны ойр хавыг баахан цагдаа нар тойроо зогсчихсон байна. За нэг хоногийн дараа яг юу болсон тухай мэдээд үнэхээр айд сандарч сэжиглэж эхэлсэн гинэ. Учир юу вэ гэвэл тухайн орцонд амьдардаг байсан оршин суугч шатнаас ямар юм яа. Яа, бүр хамаг шар өсөслөө. Энэ амар түүх вэ шүү. Бурхан минь. За би дуусгах за. Тухайн орцонд амьдардаг байсан оршин суугч шатнаас өөрийгөө дүүжлээд амиа хорлцчихсан байсан юм. Харанхуйд шатаар доош буухта болон буцаж дээш гарахта яг нэг тодорхой давхарт харанхуйд хүм мөрлөөд байна гэсэн чинь яг үндэ. Яг үндэ дүүжлээд хүчгсэн хүний цогцыг 2 удаа юу ч мэдлгүй очиж мөргөөд яваад байсан болж таарч байгаа юм. Анх удаа энэ группт пост оруулж байгаа учраас хэд нуршуу ойлгомжтой бичсэн болов уучлаарай. 2 дугаар түүхээ өөр тусдаа постлож оруулъя. Бас үнэхээр эвгүй түүх байлаа. Хамгийн гол нь яг бодит явдал гэнэ. Ямар амар юм бэ? Гэхдээ хамгийн гол нь яг байж болох бодит явдал байгаа байхгүй юу? Ямар амар юм бэ тий? Бодсон ч мангаар эвгүй санагдчихлаа. Бодохгүй би юу бодохгүй байлаа. 2 удаа тэгээд зүгээр зогцсон мөрлснөө тэгээд уушлахгүйгээд өнгөрчихөж байгаа юм уу тий? Аимшигтай. За 10-аас 10. Ер нь бол 10-аас 10. Бараг анхны 10-аас 10 үгүй юу? Эхний 5-т л орж байгаа 10-аас 10 бах. Ер нь Монгол бас үйл явдал. За 10-аас 10 түүхийг drip битсэн байна. Баяр үрье. Үг үсгийн алдаа маш цөөхөн баг байхгүй. Битсэн одоо хим маяг маш дайжгүй хим маяг байна. Ер нь бол зөвүүн түүх байна. Түшиг уншмааргүй байна ч гэж. Йоо. Маргааш клубс дээр групп нээж ярилцгаа. Орой 8 цагт нэн шүү гинэ. Тэгээд нэг юм санчлалын түүх уншсан чи яг энэ түүхтэй холбоотой өөр нэг түүх бас миний толгоноос гардаггүй. Тэр түүх вэ штэ. Шүн дундын яриа гэж бүтэн сайнны шүн болгон 20 дугаар телевизээр гардаг байсан штэ. Ер нь тухайн үеийн л Монгол болсон явдлууд юм уу да тий. Яг сандаг байхгүй. Бүтэн сайн өдрийн орой ингээл нөө хичээл орох юм усанд ордог штэ. Тэгэл яг усаасандаа орчоод маргааш хичээлдээ бэлтжээл. Тэгэл орой 11:30 байлээ дээ бас нэлээ орой гар тэрийг ингээ хүлээгээд суучдаг байсан. Тэг эхэлж байгаа ай маяг мангар эвгүй. Тэг тэрэн дээр явж байгаа түүх нь юу вэ гэхээр одоо ингээд 2 найз байгаа байхгүй юу? 2 найз хөөцөлдөж ингээ тоглож байгаа. Бас нэг ууж идж байгаа, шоудж байгаа ч юм уу те. Ингээ үүрээр хараад тэг 2 найз ингээ нэг нэгэ зохиол нэг эрчүүд нь тоглолт нь штэ. Нэг нэгэ зохиол цухтаагаал нэг орц руу орж нуугч мөгдаал те. Нэг жоохон өдөөл тэгж явж байгаад мань 2 гар тоглоомдоо уулаарад нэг орц руу оршиг болсон байгаа. Орц руу ороод дээшээ хөөе хинэ болдоо гэл дуудаал дээшээ ингээл гүүгэл ингээл яваал гэсэн гинэ. Тэгэл нэг 7 8 9 давхарт баг гарсан юм хайш нилээн дээшээ. Тэгэл ингээл хамсгаатал ингээл хан дээр ингээл гараа ингээл тавиал түшдэн штэ. Тэгэл ингээл түшсэн чинь хүний цээжнэр гараа тавьсан гэсэн. Бүшгийн юм болдоо найзны болов гэдэг харсан чинь толгоо нь яг ихцэн аргашаа харцсан. Бүр ингээд хүн байсан гэсэн. Тэгээ бүр айгаад ойрлоод гар цухтаагаад тэгээ тэр нь болохоор гэртээгаа ойрхон жилүүдээ тэгээд маргааш нь тэр жижүүр мэжүүрээс нь асуусан чинь энд хүн одоо амиа хорлж ийсэн ч илүү юу лээ тэр давхарт нь хүн өсөрж ийсэн ч илүү бас нэг тим хэрэг болж таардаг. Тэр үйл явдалтай амар адилхан сонсогдож байна ер нь бол. Тэнд ингэж би энэ группнийг пост оруулах гэсэн админ ерөөсөө оруулахгүй юм. Ингээд комментээр оруулъя гэнэ. Сүнстэй зургуудаа оруулаач нэг хэсэг жоквийн хөшөөний урд ахуулсан зураг дээр гарсан сүнс мөн налаахын замд машины араас зуураа тогтчихсон юм шиг гарсан сүнсний зураг гээд бүгд олдгоо байжээ гэж тийм зурнууд байсан юм уу те. Жоквийн хөшөөний урд ахуулсан зурган дээр гарсан сүнс. Окей. Мэдж байгаа хүн байвал над руу явуулаарай. Мөн налаахын замд машины араас зуураа тогтчихсон юм шиг гарсан сүнс.
үзсэн юм те. Рэпер 113-ын утсан дээр бас нэг кино үйлдвэр тавсан сүнстэй зураг байд гэсэн. Мянга ярихаар нэг үз гэж энд бөөгнүүлээ гэж байна. Нэг хүн гэж ёо тэр машины цонх руу дээрээс хсийж харж байгаа зургийг хараад би бүр сүнсгүй болсон шүү дээ. Айсандаа энэ группээс гарч байсан. Ямар зургийн Facebook-ээс скроллтохоос ч яагаад шүн зүүдлээд амар зураг. Ахиж харахыг хүсэхгүй зурагдаа надад бол баргийн амар кино тэр үзчихдэг байж тэр зургаас хөтлөө айж байсан. Яаж яах тэр зургийг хүмүүс агүй их нэг хэсгийг тэнд постлсон шүү дээ. За энэ зураг тэнд байгаа юм шүү дээ. Яа байхгүй. Одоо олдохгүй юу тэр зургийг нь олдоосоо гэж харин бүр ингээд хаяасан чи үзмээр санагчлаа. Машины цонх руу дээрээс хсийж харж байгаа зураг гэж байгаа. Тийм зураг байд юм уу? Та хэд над руу битгий зураг битгий явуулаарай. За энэ нэг нь 2025 оны 6 сарын 14-ний 23 цагт 7 минутанд харагдсан зураг. Булган аймгаас дөнгөж гарахын өмнө нэг газар отгорсон юм а. Ажлынхнаар амарч байсан үе. Шүн гинэт бие засмаар санагдаад гарах гэсэн жаахан айгаад хамт гарах хүн олдгүй. Дан эмгтээчүүдээр явсныг ч хэлэх үү. Аргаа бараад ганцаараа гарсан. Жоохон яваад л гууж алхахтай ойр газар байсан болохоор уцсны гэрлээ асаагаад өөрийгөө айлгчихгүйгээ дуу аялаад явсан юм. Тэгээд гүйцэлдүүлэх ажлаа дуусгаад байжтал гинэт хүн хажууд хараад байгаа юм шиг санагдаад хар хурдаараа майхан руугаа гүйсэн. Хит хооны дараа уцаа үздэл гүүж байх үед хит хитэн зураг санамсруу дарагдсан байсан. Баах газар руу харсан зураг байсан мөртлөө энэ зураг л би энд байна гэсэн шиг дарагдсан байсан. Дахид сануулхад бид нэг ч хэрэгтэй хүнтэй яваагүй бөгөөд майхан ороход бүгд байж байсан гинэ. За зургийг үзэх үү guys? Зургийг үзлээ шүү. За итгэлтэй байна уу? Ямар ч инээрхтэй ямар ч зураг байх юм билээ. За өнгөрсөн. Яа. Энэ хар юм байна. Хүн цогцсон юм шиг те. Цаатлан гэрэлнүүд нь юу юм те. Энд яалч хүний хар юм байна да. Хүн мөн үү? Над бол холоос хараа зогсож байгаа хүн шиг л байна. Яа шүн ингээ бис чинь нэг хар юм харч ивэл эвгүй те. Уцсныхаа брайтсыг ихсгээд хар гинэ. Тэгээ уцсны брайт ихсэхээр үйл юм байна. Ер нь л харагдчихээн эвгүй юм байна. Брайтсыг өсгөөд харахаар яалч хүн байна да. Бүр би эвгүй л хүн байна. Хар ингээд ингэсэн. Энд чинь бас нэг түүхийн зураг штэ. Бас Монгол яг болсон жинхэнэ болсон явдлын зураг те. За энэ бол өстой зэвүүн түүх байна. За энэ нэг түүх байна. Гэхдээ бидний тохиолдсон явдлаас өөр газар намайг та хэд нэлээ меншн хийсэн байсан. За зураг нь ингээд ийм алга болсон хүүхдийн зураг мурагтай. Эвгүй зураг байна. За ямар ч байсан унши. Энэ явдал 1980-ад оны сүүл 90-ад оны ихэр болсон юм. Би тухайн үед 7-8 орчим настай байсан бөгөөд зун болгон хөдөө явдаг байлаа. Өвөө эмээийнхээ 2 дүүтэй хамт өвөөгийнхөө 69 машинтай хөдөө суманд байдаг өвөөгийнх дүүнэр болон тэдний хүүхдүүд дээр очдог байв. Өглөө үүрээр эрт гарсан ч орой харанхуй болсон хойно л очдог газар байлаа. Тэр зун бороо хур элбэгтэй замд шавар ихтэй байсан тул нилээ зүдрэнгүй явж шүн орой очиж амарсан юм. Манай хамаатны айл нилээ олон хүнтэй 6 долуулаа байсан бах. Биднийг очиход хотын хүмүүс ирлээ гэд бөөн баяр болсон боловч нөгөө айлын хүүхдүүд нь орж ирэхгүй. Нэг л тийм дүнсгэр орчин ухтаж авсан нь надад сонин санагдсан. Уг нь хөдөөний айлд хотоос хүн ирэхэд хөгшин залууг орж ирээ шавчихдагсан. Томчууд хоорондоо ярилцахыг сонсвол бидний ирэхээс 7 хоногийн өмнө тэр айлын 2 хөгшний хүүхдүүд нь ирээд бөөн хөл үмэн болжээ. Тэд 3-6 насны 2 хүүхэдтэй залуу хос байсан бөгөөд зуныхаа амралтаар аав ээж дээрээ ирж хүүхдүүдтэй цагаан эдэнд гаргахаар ирсэн байв. Тэдний ирэх үеэр байн бороо орж өдөр шөнөгүй үргэлжлэн орсон гинэ. Харин нэг өдөр овоо нар гарахад хүүхдүүд гадаа гарч тоглож байтал бөөн хар үүл гарч дуу цахилгаантай ширүүн бороо орж ихсэн тул гадаа тоглож байсан хүүхдүүдийг гэр гэрт нь оруулжээ. Бороо намсны эцэст хотоос ирсэн 2 хүүхдийн баг болох 3 настай хүүхэд байхгүй байхыг анзаарчээ. Ингээд бөөн асуудал үүсэж хүүхдийг хайж сургалахад нэгэн ч мэдэхгүй байв. Хамт тоглож байсан хүүхдүүдээс нь асуухад бороо орохын өмнөхөн ах トゥ хоёр хоорондоо муудалцаж ах нь дүүгээ гэр рүүгээ яв гэж хөөсөн. Бөгөөд дүүн замын тийшээ яваад байгаа харагдсан гэсэн.
Энэ хамгийн сүүлийн мэдээлэл байлаа. Томчууд сандралтан хайсан боловч олоогүй ажээ. Биднийг ирсэн өдрөөс эхлэн сум аймын цагдаа нар түгшүүр зарлаж хот хотор цагийн хүр дээр хүүхэд алга болсон мэдээ цогсоо зайгүй явж байв. Ээж маань хүртэл суурин уцаар ярьж биднийг лавлж байлаа. Тухайн үед одоогийн шиг холбоо харилцаа сайн байгаагүй тул сумын шуудан дээр очиж холбоо байрдаг байсан үе. Тэр хавийн насанд хүрсэн эрэгтэй хүн болгоныг ялангуяа с ижиг бүхий урд нь ял шийтгэл авч байсан хүмүүсийг аймаг руу аваачиж байцааснаас болж айлын хүмүүс хоорондоо дургуутсалтай уур амьсгалт хүнд байв. Хүүхдээ алдсан эцэг их болон өвөө эмээгийн байдал үнэхээр хэцүү. Харахад нүд хэлтрэн байлаа. Манай өвөө эмээгээс хүртэл цагдаа нар ирэх замдаа с ижигтэй зүйл харсан эсхийг байцааж байв. Хотоос ирсэн хүмүүсийн амьдрал нэгin хэвийн үргэлжилж өвөө ах нар маань малаа маллаж байв. Надад бол морь унах дуртай байсан тул хонинд явах, адуунд явах, гүү хураах зэрэг нь их гоё байлаа. Ингээд нийм итгэхэд 2 сар өнгөрч 8 сарын дунд үе болж хот руу буцах цаг төгсөн байв. За яг өдийдл юм биш те. Guys, болгоомжтой байгаарай хөдөө байгаа хүмүүс. Энэ хугацаанд цагдаагийн форго машин манай хотоор эргэлзээр л байсан юм. Хөргий хайгаал байгаа юм те. Буцах төгсөн нэгэн өглөө намар цагийн хүүтэн мэдрэгдэж эхэлсэн байлаа. Өглөө эрт ханд адуунд явах болсон ах нар маань намайг номхон морин дээр биш дөнгөж сургаж байгаа хазаар маань сайн мэдэхгүй урын дээр мордуулчихлаа. Томчуудад номхон морь байсан ч надад бол эмнэг морь байв. Би адууныхаа зүг явлаа. Манай гээ дуусчих юм. Яг гоё ихтэй дуусчих юм. Лайка дараад 1080 гэж бичээд үржлэг комментсгээс уншаарай. Энд байгаа юм уу? Үржлэг унших. Энэхүү нийтлэн төлбөртэй контент юм. Та 2500 төгрөг төлснөөр бүрэн ихээр унших боломжтой. Яг төлөөд уншчмаар нь. За төллөө гэж бодъё. Цогч ирэх алдах уу? Би вэштэй саяын түүхийг ороод хитүүлээд дуусгачих заа. Гэхдээ ерөнхийдөө сайтын орнд сурчлаад өгч. Бишлээрээ. Яг л ийм олон түүх байд юм байна. Та тэгээд түүх цэг юм бэ гэхлээр ийм их түүхүүд байгаа юм биш үү за. Дараа хитүүлээ бас эндээс зэмүү түүхүүд байвал бас уншиж болно. Болж гинэ. Татлагын аргагүй санал байгаас тээ. Окей. За энэ түүхийг би танаас уншчихъя заа. Орон таад бас түүх цэг юм орж бас сонирхоорой за. Зүгээр яхаа ахын даачи заа 2500 төгрөгөөр. Ахын даач. A few moments later. За би адууныхаа зүг явлаа. Манай адуу хаана байгааг би мэдэгч нөгөө айлын адуу алс хол туугдаад явчихдаг сурагтай байсан тул хаанаас олох вүлээ гэж бодсоор тавьж байв. Тэгэхээр хөдөөний хүмүүс тэгэл ингээл адуу мадаа олчдаг те ер нь ингээд надад айгуу тийм бас тэр нь айгуу лаг санагдчих шин. Ингээд адуу мал зүгээр ингээд тараалд ингээд хээр таал ингээд зүгээр ингээд тараал хол явчин. Тэгэл тэр ингээд яаж байгаад олчин те. Сонио. Яаж олдсон бүү мэд. Тэгэл ингээд адуунд явлаа гэдэг адууга хаана байгааг мэдгээл явахт нь баримжаатай байд юм болов уу? Яг малчин хүмүүсээс л асуух асуулт энэ бол. За манай адуу ойрхон байсан ч нөгөө айлын адуу бүр цаашаа гол гатлаад явчихсан байваа. Амгааг нь дийлэхгүй морьтой гол гатлна гэдэг хотын хүүхдэд агцсан ажил байлаа. Голын намуухан хэсгээр гарахыг оролдож өмссөн байсан бакалыг маань уустаа авахд би нилээн айж байв. Арай гэж гол гатлаад хартал айлын адуу гол уруудаад хэсэг дэрстэй газар руу ойртоход морь маань хамраа тачигнуулаад нэг л биш урагшаа явахгүй амаа булаагаад дэрс рүү ойртдгүү. Эмнэг морь дэрснээс үргэдэг юм байна гэж бодоод морьноосоо бууж том чулууны доор цолбуурыг нь уйж бэхэлчгээд дэрс рүү ойртлоо. Тарсан адуу руу хашгирч туухаар явтал овоо хідэн адуу дэрснээс гарчихлаа. Харин нэг унахтай гүү дэрстэй газрын яг тэг голд идээшлээ зогсчихсон гардаггүй. Би нилээ гүн орох шаардлага гарсан тул бакала тайлж өмдөө шуугаад яваад орлоо. Гүүг нь унахтай цуг өндөр дэрснээс хөөж шавар авч шидэж арай гэж бусд руу нийлүүлчихэд буцах гэтэл үүний байсан газрын жаахан цаана нэг юм нүдний бууланд тороож харагдаад өнгөрлөө. Сайн лавшруулж хартал нэг жаахан хүүхэд нилээ даарсан бололтой чичирчихсэн илгээ тэрврээд буруу хараад хөвтөж байв. Хүш олдож байгаа юм шүү. Би тэр үед өөрөө жаахан байсан болооч тэрв илдэв зүйл бодлоо. Хүй хүүхдээ гэд нилээд ойрсон боловч намайг дуудахыг сонсож байгаа шинж алга байв.
Би тэрхэн зурт манай тэнд хүүхэд алга болсныг баг марчсан байх юм шиг байгаа юм. Нилээ төглөө. Ойртох тусам хөл улам шаварч шигдэж хүндрээд явхад улам хэцүү болж байв. Яг дэрэгд нь ирээд би ойлгосон. Цамснаас нь татсан санагддаг юм. Шинхэг үстэй, зулаатай, жаахан хүүхдийн хохмой толгой над руу харж байсанд муухай ойрлоод "Имээ, өвөө" гэж дуудаад байсан санагддаг. Яаж мориндоо морцныг, яаж буцаж гол гаталсныг бүү мэд. Нэг л мэдхэд гэрийн гадаа ирж "Имээ" гэд морины уяан дээрч биш, гэрийн гадаа унсан байсан. Дараа нь болсон явдлыг эмээ манад ярьж өгсөн юм аа. Өглөө адуундаа явчихад намайг нилээ удаад ирэхгүй болохоор 7 цаг 30 минут яваад 10 цаг гээд ирэхгүй байхад бүх айлын хүмүүс санаа зовсон гин. Дахиад алга болчлоо гэж бодож тэ. Морь унах дуртай хүүхдийг адуунд явуулсан биш. Ямар нэг юм болсон юм биш байгаа даа гэж ярьж байтал би улаан галзуу амтан унсан морь усан хул болтонд ашуурцаар "Имээ, өвөө, тэнд" гэд орилоод орж ирсэн гэдэг. Томчууд бүгдээрээ гэрээсээ гүйж гарч ирээд намайг харахад би уяан дээр ирлгүй шууд гэр рүү тулаад мориноос унчихсан байжээ. Хүмүүс намайг тэрч аваад "Юу болов? Яав? Чонохоо дайрвуу?" гэж асуухад миний хил ам зуураад юм хэлж чадахгүй. Хий тэмэл гараараа зангаж нилээ айсан бололтой амнаасаа цагаан хөөс сахруулж гисэн хөвтөж байсан гэсэн. Арай гэж хүүтэн хяран мөгч байж намайг тайшруулахад би "Тэнд үхсэн хүүхэд байна" гэж хэлсэн гин. "Хаана вэ?" "Голд, дэрсэнд" гэхээс өөр юм яриаггүй. Нүдэн анаад цаашаа ярих тэнхэлгүй болсон байжээ. Ингээд л хэрэг явдлыг хэлж хүүгийн цогцыг авч хот руу явуулсан. Яа, цогцсон байсан биш үү? Удалгүй хотоос хил чимээ ирж тэд хүүгээ хүний ёсоор оршуулсан гэж сонсгоцсон. Шүүх имлэгийн дүгнэлт төр хүү даарч хөрсний улмаас амь насаа алдсан гэж гарсан байваа. Амрын тэ хөрхий жоохон хүүхэд ямар их даарсан бол та 3 настай хүүхэд юу хийхээ мэдэхгүй шавхаан донд тэ. Эцний хэлэхэд надад одоо ингэж бодогддог юм аа. Тухайн үеийн соц нийгмийн малчин айлын хүмүүс яагаад бөөнөрөө нийлж самналт хийгээгүй юм бол цагдаа сэргийлэхийн 10-20 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гаргаж байхаар 300-аас 400 хүний томоохон хайвал гаргаад яагаад явж болоогүй юм бол доо. Хүүхэд алга болсон радиусаас олсон газар хүртэлх зай ердөө 5-аас 7 км, 3-аас 4 км тойрог дотор л байсан гэж байна. Гэрийн ойролцоох булгийн шууд уухаж байхаар бүгдээрээ хамтраад хайсан бол олхол байсан байх. Хөдөөний айлын тэр 1-2 өдрийн хонь хураг барих, үнэ туулсаах ажил хүүхдээ амь насны хажууд нэг их чухал бишээ гэж санагддаг юм аа. Бас тэр үед хайгуулын баг үнэхээр муу ажилласан даа гэж. Ер нь аюу харамсалтай явж дуусж гин. Жон хөгцсөн орнууд хүн алга болохоор ер нь тэгэл тэр сум одоо тосхон юу гэдэг те бүгд гараал ингээл нэг газараас нөгөө газар руу ингээд самд нь штэ кино минодор Америк кинонор их гардаг те хүүхд алга болохоор ингээл бүгд шүн оройн хоогоо дагуулаад гэрлээ асаагаал явдаг. Тэр бол хамгийн зөв арга мэдээж те мэдээж зөвхөн цагдаа хяналтын байгууллагыг харахгүйгээр хүмүүс хүчээ нэгтгэгүүл илүү үр дүнтэй. Тэгээ ер нь бол зэвүүн түүх байна. Түүх цэгэмээс зэвүүн түүх харлаа. Өөр ямар түүх байна. Ангийн зугаалгаас ирээд тэр хоны дараа орхон чимээх огт өөр хүн болжээ гэсэн түүх байна. Нас бараад 13 хонсон охиныгоо аав нь оршуулаагүй. Гэтэл дараа өдөр нь сэржээ what? Ер нь зэвүүн түүхүүд байна шүү. Энэ цэрэг үнэхээр хүнийг ховцдог байсан уу гэсэн түүх байна. Ер нь дараа энэгээр бас түүх хийж болох юм байна. Эдрээр хийж болох юм байна. Хэрвээ түүх цэгэмийнхээ зөвшөөрөл бас болох байх. За энд нэг түүх аюу сонирхол татаад байна. Дуусгачихъя гэсэн чинь яагаад сонирхол татсан бэ гэхээр би сая мэдээж хөдөөгөр яваад нилээн влог хийсэн. Тэгээд тэр влогны нэг хэсэгт элсэн тасархай гардаг байхгүй юу? Тэр газрын талаар байна. Хөвгөн тарнах хайрхан гэж байна. Элсэн тасархай тэнд байдаг хөвгөн тарнах хайрхан хавар үнэхээр зүгээргүй байж магадгүй юм шигээ гэж. Ийм том бол байл үтэй. Сая элсэн тасархай руу явсан. Таад харах бах. Очиж тэмээ унсан. 100 хамаатнуудаагаа аялж яваад ингэрт нь хонсон юм аа. Бид нар яж яхад бас ингэрт нь хонсон шүү дээ. Хамаатны 4 эрэхтэй уулын орой руу авирчхаад бууж ирсэн. Гэтэл шүн тэр 4 бүгд ямар нэгэн асуудалтай хонсон байсан. Машинд нь унтсан нэг нь толгой дээр нь лам ирж суучгаад учир зүггүй майн уушаад байна гэж зүудлээд байдгаараа хөлөрчихсөн цочис ирсэн. За нэгнийх нь 2 настай хүүд шүнжин уйлаад унтаагүй. За нэг нь уулнаас бууж байхдаа хөлөө бэртээсэн.
За нэг нь сэрвэнээд огт унтаагүй гэх мэт хамгийн сонирхолтой нь өглөөнд бүгд өөртөө тохиолдсон зүйлсийг ярилцаж цайлчгаад явах гэтэл битүү майханд байсан муур алга болчихсон байсныг анзаараад тэр өдрөө хичнээн хайсан ч олдоогүй. За аргуугүй олуула байсан болохоор хайж хот руу явахаас өөр аргагүй болоод оройн хотод ирж хонцоход маргааш нь хүмүүсгүйгээр найз залуутайгаа хоёулнаа муураа хайхаар хөвгөн тарны бэлд буудалсан газраа ирээд муураа хайж байтал нутгийн мотоцикл таах ирээд сайн авцгааж байна уу гэх мэт мэдлээд араас нь шууд за дүүнэр энд ч байгаа димидэ бушуухан л явсан дээр байх гэд өгсөн тавхтай эдэнээс амсчаад яваад өгсөн. Тэр үед тухайн газар нэг л биш юм байна гэж бодоод айгаад муурныхаа савнд хоол уус хийж үлдээчгээд уйлаад л буцсан да. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа бодон яагаад муур маань битүү майхнаас яаж гараад алга болчихв ямар учиртай газар байсан юм бол гэж бодоод нойр хүрдгүү. Google-ээ судлаад үзтэл хилмигдүүлэлтийн үед хөвгөн таарн хайрхны орой дээр лам нарыг маш олноор нь буудаж хөнөөж байсныг олж мэдсэн. Окей. Ямар амар толгоон дээр лам суучаад маань мизм уушаадсан гэсэн шүү дээ. Манай тэр машинд лам толгой дээр ном уншаад байна гэд хар дараад байдгийг учир хүртэл үүнтэй холбоотой байсан баха. Хаа байсан 4 жилийн өмнө болсон явдал мөртлөө тухайн үеийг бодоод битсэн чи одоо ч нуруугаад хүү даагаад яа эвгүй газар биш. Би чи эвгүй газар хонсон юм бэ шүү ер нь хой. Яг эсэн тасрын хажууд байдаг тэр гэрүүд тонсон. Та хэд маань эвгүй газар дээр л очиж тэ. Гэтэ энэ нутаг аав минь өсгөж тойронсон уул ус тул нэг л сэтгэл таатай сүрдлэг гэж ихтэйхэн их гоё энерги өгдөг юм шиг санагддаг газар шүү дээ. Тийм хүн хүнд мэдээж өөртөө мэдээж тийм аимшиг түүх бодож очихорчод ямар байдаг байх вэ тэ. Ер нь бол аюу гоё газар байсан. Зүүн урт талын нэг жижигхэн хаддагт гошуу гэж байдیں۔ Тэрэн дээр аа минь өссөн гэж их ярьдаг байлаа. Энэ нутг руу зүглэх бүрийд өдөр гэхдээ яалчгүй хадагт гошуу дээр нэг лам ном уншаад ирж мөргөөрөө гэ зүүдэлдэг штэ. Тэгэхээр юм байна шүү те гинэ. What? Энэ ямар аимэр юм те. Яа, гэхдээ ер нь газрын түүхийг ер нь мэдж яахгүй бол болохгүй. Би бас сая влог дээр ингээ үүртийн тохоо гэдэг газар руу очиод ингээ доор нь аршаан хаагаад юм нэг булан гэх юм уу да нэг устай булан руу тогтсон ус руу ороод тэндээс аршаан хаагаад яваадсан баггүй юу. Дараа нь яг нэг нутгийн дүүтэй уулзаад юм ярьсан чи энд нөгөө хуучин хүүрийн тохооч л үү тийм нэртэй газар байсан гинэ. Яагаад вэ гэвэл нөгөө манжийн үед тэр нөгөө амар үер болоод ч л үү аюу их нөгөө хүүрнүүд ингээд тэр тохоон дээр ингээд гацчдаг байсан. Тэгээ хүүрийн тохоо гэж нэртэй байж байгаа үүртийн тохоо болсон гэж надад ярьсан. Тэгээ яг үн ч юм худлаач мэдгүй. Гэтэ ингээд би яг тэр тохооных нь тэр ийм нэг булан тогтсон ус мос руу орж мороол тийшээ цаашаа гаталж матал. Ер нь яг мдээгүй нилээ явснаа сүүлд нь сонсчод бүр нилээн жиргсэн. Тэгээ тийм учраас ер нь явах газруудынхаа түүхийг ер нь сайн судлаад нэг асуугаад явчих хэрэгтэй юм билэ. За өнөөдрийн бичлэг ямар ч байсан очисон газруудаа сайн судалж түүхийг мэдж байгаарэ гэж уриалгатайгаар энэ бичлэгээ дуусгая. Бүгдээрээ эртээ бүртгүүл лайка дараарай. Дараагийн бичлэгээр улам сонирхолтой түүхүүд олж хичээх болно. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Guys.